Өнөөдөр би та хэд юу үзүүлэх юм бэ гэх юм бол 21, 22, 24 онд энэ Украины дайнд байлцсан Орос цэргийн подкастын ярилцлага та хэд хүргэж байгаа. За энэ хэсгүүдээр бид нар юу сонсох юм бэ гэх юм бол дайн хэрхэн шинжлэгдэж байгаа юм бэ? За Оросууд ямар тактик ашигладаг, Украинчууд ямар тактик ашигладаг, зэвсэг нөлөө өөрчлөлт технологи ерөнхийдөө дайныг хэрхэн өөрчилж байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр хэдүүлээ одоо хамт сонсъё. Орчуулсан байгаа энэ англи хэл рүү за би мэдээж дундуур нь найруулна, жоохон орчуулна, жоохон давслана, жоохон контекст нэмнэ. За эхэлцгээе. Why is everything so slow? Why can't we have these wide movements like in World War II with big advances, big encirclements, armored vehicles traveling 100 kilometers as part of an offensive? Why does everything happen in small pieces? Яагаад энэ дайн юм удаан юм бэ? Мүлгэж байгаа юм шиг. 20 дахь дэлхийн дайнд бол Германчууд, Оросууд бүр ингээд өдөрт бараг 100 км ингээд дайраа явдаг байсан. Яагаад энэ дайнд бүр ингээд мөөлхөөд царцсан дайн юм шиг яваад байгаа юм бэ? Because of UAVs. They fly 24/7. They fly, they see, they have thermal imagers, night vision, satellite photos. We also have satellite photos. We have drones flying. We see each other from 20-25 kilometers. Яг их бол UAV, Unmanned Aerial Vehicles. Тэ? Одоо жолоочгүй нисдэг хөлөг гэх юм уу да. Дрон. Тэ? Тэгэл тэд нар өдөөдөөсөө 20-25 км-ийн зайнаас айл эдний хардаг. За тийм учраас эднэр хөдлөх гээд байна. Эднэр завсарлагаа авж гин, бөөгнөрж гин, бүх мэдээлэл байгаа учраас хурдан хөдлөх цаг үеийн дууссан. We see what's going on with us and where we are. To concentrate in one place, even 3 tanks, that's already too many because they can already launch HIMARS or our Iskanders there. If it's heading toward the Ukrainians, actually it's not possible to concentrate so many troops. That's the first. За бөөгнөрөх нь бүр хэцүү болсон. Яг гэх юм бол дэлхийн 2 дугаар дайнд Оросууд, Германчууд хэдэн мянган танкаараа зэрэгцээд нэг хөдөлдөг байсан бол одоо тийм юм байхгүй болсон. 3хан танк нэг газар бөөгнөрчих юм бол дэндүү олон. Дэндүү их. Яг гэх юм бол шууд хараад сансараас харж болдог, дронороо харж болдог. За тэгээ араас нь шууд HIMARS ерөөхдөө жолооддаг маш өндөр технологийн Pojn. Эсвэл бид нар Орос тал нь Iskander missile явуулаад, Pojn явуулаад тэгэл тэр танкууд байхгүй болчихно гэсэн үг. And if we do concentrate, they'll either try to bomb us right away, just like we would bomb them, or they'll wait for us to get closer so they can hit us with artillery and stop us from doing anything. So we're like, oh, 3 Ukrainian tanks are coming at us. Let's wait for them. We'll call 2 or 3 UAV squads and wait until they arrive. Because everything is visible, it's all very well seen. And the only tactic left is, if there are a lot of UAVs on the front from any famous UAV units, either ours. Тэгээд 3 танк хүрээд ирж байгаа гэх юм бол нэгдүгээр эхлээд шууд бөмбөгдөж болно. Эсвэл за энэ 3 танк нааша ойрт дулаад за тэгээ их буугаар ингээ бөмбөгдөж болно. Тэгээ ер нь бол бүх юм ил. So the only tactic is to move in small groups, like 3 or 4 people, advancing 100 meters a day, carefully sitting down. We weren't driven out. The next day, another 3 people advance another 100 meters. And that's how it goes. Тэгээд дайрах юм бол 3хан цэрэг. За 3-аас дээш байх юм бол дэндүү олон. Шууд дрон, их буу, Pojn явчихна. Тийм учраас 3хан цэрэг явуулаад нэг 100 метрийг эзэлж аваад тэгэл тэндээ нүх бариад тэндээ ингээд өөрийнхөө позиц хамгаалаад за тэгээд дараагийн 3 хүнийг явуулаад тийм учраас энэ амар удаан байгаа. Тэрнээс илүү хүнийг явуулах дэндүү аюултай. Тийм учраас бүх юм царцсан удаан байгаа юм аа. And we say at this point that UAVs have surpassed both artillery and traditional aviation in terms of their central role in combat operations. Well, UAV drone warfare, drone дайн ерөөдөө уламжлал онгоц их буугийн тийм зэвсгийн системээс илүү болцсон уу? Одоо бүр ирээдүйн дайн тэр чигтээ drone дайн болох юм уу үгүй мүү асууж байна. Aviation probably has been surpassed because aviation has become a more surgical way of delivering pinpoint strikes. But I would disagree with you about artillery because most reconnaissance is still conducted for artillery, especially for the Western systems, as they shoot a bit farther than Soviet ones. За онгоцны систем F-18, F-22, F-35 янз бүрийн шинэлэг онгоцны системийг дронууд аль хэдийн гүйцсэн байгаа хаа. Гэхдээ их бууг арай гүцэг баха. Яг гэх юм бол судалгаа хийнэ, зураг авна, дайсан хаана байна, сансрын зураг дроноор зураг авна гэдэг чинь дийлэх шалтгаан яг юу юм бэ гэх юм бол их буугаар буудах байгаа учраас. За тэгээд Америкийн НАТО-гийн их бууны систем арай жоохон хол бууддаг. Совет их бууны системээс харьцуулахад тэрнээрээ бид нэр ажиллаж байгаа. Тэгээ сайжрах гэж оролдож байгаа гинэ.
We are trying to fix that here in Russia, but Paladins and guided munitions are certainly more dangerous in that respect. And when the Ukrainians were given cluster munitions in the middle of their counteroffensive in August or June, I think it became way more dangerous. FPV drones are frightening in that they keep you on edge all the time. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс мараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүүгийн эрхчлөө, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сурган ерөөхдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та бараг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж исэн баг, далт хийх боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчраад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хоосон. Энийг яаж засах вэ? Хашаа засдаг хүнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг ханаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл. Юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны чи анхныхаа хөрөнгө оолтой хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын багцтай болох юм бэ? Бүх юм гаргаж байна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгийг тоох юм бэ? Мөнгө чамд бас тоох. 2023 онд Америкчууд юу Украинд нийлүүлсэн бэ гэх юм бол cluster munitions. За, уламжлал их бууны сум яадаг юм бэ гэх юм бол ингээл мисэл тэгэл газар тэ гэл ингээл дэлбэрдэг эсвэл жоохон дээгүүр тэ газар онохоос өмнө дэлбэр тесэрдэг. Cluster munitions юу юм бэ гэх юм бол арай бүр дээр дэлбрээд тэгээ яг ингээд цацагддаг байхгүй юу тий яг будаа ингээд асгаж байгаа юм шиг гэл. За тийм зорилтны юу юм бэ гэх юм бол хүнийг алах. За тэгээ Америкчууд тэр cluster munitions нийлүүлснээс ахуулаад энэ цэргийн хувьд бол бүр дайн бүр аюултай болсон. Хаас агуу дрон их буугаараа шууд харагддаг онох боломжтой сансрын зураг дроноор зураг аваад тэгээ хин хаана хөдөлж байгаа юм бэ? Тэгээ барыг нэг 5-6 минутын дотор тий бөмбөгдөд эхэлцдэг. Тэгээ Оросууд бас яг адилхан cluster munitions-ыг ашиглаад эхэлсэн. Тэгээ аль тал нь ерөөхдөө хөдлөөд эхлэх юм бол бөөгнөрч юм бол тэгэл bye bye. You can't relax, you can't step out for a smoke during the day because something could come zooming in at any moment. You hear a buzzing sound and that's it. It's not just that you might not have time to hide. If you hear the sound of cluster munitions bam bam bam, you most likely won't be able to escape. Тэгээд ер нь бол ерөөсөө амарч тайвшин гэж байхгүй. Зүгээр цонхороо гараад нэг тамхи татна үгүй тий. Харагдчих юм бол чиний араас гэл нэг дроны чимээ гарч ирээд тэгээд тэрнээс баг зүхтна гэж байхгүй. За нэмээд тий ингээд тэнд ингээд явж байгаа юм бол амарч байгаа юм бол тайвшиж байгаа юм бол тий өөрийнхөө позиц хамгаалах гэж ингээд суугаад байгаа юм бол тэр cluster munitions пам гэж сонсох юм бол уусаа LED-ийн оройт чи зүхтна гэж байхгүй. Бараг баталгаатай өөхөн гэсэн. Your position has already been spotted, assessed, and they've decided whether to use cluster munitions on it. Well, let's use them, we'll kill someone. So I wouldn't agree that drones have completely surpassed artillery 100%. Тэгээд ерөөхдөө чи байлдааны талбай дээр байгаа юм бол хүн болгон чам харж байгаа. Чиний позиц үл аль хэдийн ойлгомжтой болцсон. Тэгээд ийшээ дрон явуулах юм уу, их буугаар буудах юм уу, аль нэг шийдэгдсэн. За тийм учраас. But they've reached parity, an equilibrium. You can't do anything without artillery. And artillery alone can't accomplish much either. Тэгээд ерөөхдөө хамгийн хэрэгтэй юм юу юм бэ гэх юм бол artillery их буу. Тэгээд дрон их буу ерөөхдөө яг адилхан хэмжээндээ чухлын хувьд бол хоёулаа яг адилхан чухал гэж байгаа. За тэгээд хамгийн чухал нь их буу гэж байгаа. Гэхдээ дангаараа их буу бас явахгүй гэж байна. За тэгээд таад миний өмнөх контент үзчихсэн бол antimony, тесрэх бодис, gallium, computer chip, tungsten гэх мэт түүхийд байхгүй. Тэгээд их бууны сумны үйлдвэрлэл одоо Оросууд жилдээ тэдний мэдээлэлээр жилийн 4 сая, НАТО сая 200 тий. Тэгээ ийм амар чухал болж байна. Against the enemy with both artillery and airdrops. And those big drones alone won't accomplish much either because there simply aren't enough of them.
Тэгээд ерөөхдөө их буу дрон зэрэгцээд явах хэвээр. Ийм том дрон бол өндөр технологийн хувьд бол өндөр, гэхдээ дэндүү цөөхөн байгаа. Unless they are deployed like bullets, 30 at a time, but I don't know who can do that right now. Тэгээд ийм өндөр хүчлэлтэй тийм 10 сая долларын дрон ганцхан 1-2 ширхэг ингээл оновчгүй хэрэггүй 30 ингээ нисэлэх юм бол сайн. Гэхдээ ийм чадвартай улс орн одоо баг байхгүй хаа. The army and its structure are always changing. Before, knights were the toughest. You had to dress one. Ерөөхдөө дайн өөрчлөгдөж байгаа, цэрэг өөрчлөгдөж байгаа. За хэдэн зуун жилийн өмнө ийм хуйхтай баатар бол номер 1 байсан. One guy feed him so he could walk around and kill everyone. Then he became a knight. When these guys appeared, they became unnecessary. Тэгээд буута цэрэг гараад ирсэн чи тэр хуйхтай баатар хэрэггүй болсон. Right? That's how history goes. Now, special forces aren't needed, for example, because there are scouts in every regiment. За одоо тусгайгийнхан онцгой Navy SEALs те Delta Force гэх мэт чинь ерөнхийдөө байлдааны талбайд бараг хэрэггүй болсон. Яагаад гэх юм бол бүх региментууд дотор те судалгаа хийдэг скаутын тийм хүмүүс байгаа. The Rangers from the 75th Brigade, I think, will be very upset when they find out they're not needed. Тэгээ Америкийн 75th Brigade Rangers айгу алдартай Могадишуд байлжсэн Black Hawk Down кино үзсэн бол таад мэдж байгаа. За тэгээд тэд нар яг байлдааны талбай дээр гараад ирэх юм бол Where's some Uncle Vasya who drank vodka for 5 years then Uncle Vasya-тай золгоно. Яг гэх юм тэр ах бол 5 жил водка уусан одоо ямар ч бэлтгэлгүй хэрнээ. Signed a contract and now he can bomb them all with one strike. Тэгээ одоо ерөөхдөө тэд нар хаана явж байгааг нь харж болно, хаашаа явж исэн бэ, өдөр харж болно, шөнө харж болно, geothermal imaging сансраасаа харж болно. Тэгээ тэр Vasya тэ одоо бүр шоолч юм тэ ямар ч бэлтгэлгүй, ямар ч хөрөнгө олт хийгээгүй, зүгээр нэг гэрээ зурцсан баачка их буугийн сумыг одоо өдөрч чаддаг болсон. Яагаад гэх юм бол тэр өмнө нарийн чадвар байсан бол одоо софтвер болцсон байгаа. Тэ Vasya бол зүгээр тийшээ хэдэн их бууны сум явуулаад тэднийг бодоо олгоно гэж. They'll be very upset. Окей. Тэгээд ерөөхдөө нөгөө цэрэглүү хэрэг хөрөнгө олт хийх хэрэгтэй юм бэ? Хэр бэлтгэлтэй байх хэрэгтэй юм бэ? Энэ бас өөрчлөгдөж байна, тэ? But by the way, we had a question in the comments. How do Russian soldiers feel about Ukrainians? Do they still see them as a brotherly people, given everything that's happened? Or do they see them as enemies now? Well, as enemies. Тэгээд Орос цэрэг, Украины цэрэг ерөнхийдөө яаж харж байгаа юм бэ? Ерөнхийдөө энэ нэгдсэн улс байсан, Советийн холбоо дотор байсан. За тэгээд дайсан гэж харж байгаа юм уу? Эсвэл тий ах дүү шиг хардаг юм уу? За тэгээд та мэдж байгаах энэ бас мэдээж пропаганда, тий пропаганда энэ мэдээж худлаа юмнууд нь байгаах. Тэгээ Путинийг магтж байгаа юм зөндөө байгаах. Тийм учраас тэр өнцгөөсөө бас зүг хараарай. Is probably. Well, soldiers at least. But it also depends on the unit from one political ideology to another. We have communists among us, comrades, and all that. Some try to reason with the prisoners immediately. Someone like Milichakov from the sabotage assault. Тэгээд ерөнхийдөө бид нэр баривчаад авчих юм бол ерөнхийдөө энэ бол дайсан. Гэхдээ ямар юнитээс гаралтай юм бэ те? Азовын цэрэг юм уу? Эсвэл энгийн цэрэг юм уу? Эсвэл нөгөө идеологи нь юу юм бэ? Нацист юм уу? Эсвэл зүгээр те би байлтмааргүй байна. Те тийм хүмүүс бас байгаа. Тэрнээс хамаарна гэж юм. За дараагийн. Russian army was very stagnant. A person would serve for 20 years and he wouldn't see anything around him. What's happening? He doesn't need anything. He has his army and that's all. And if the army didn't tell him to follow the high-tech news, he wouldn't. За тэгээд ерөнхийдөө Оросын цэргийн алба ер нь хуучирсан. Ер нь цэрэгт ирсэн 20 жил ажиллана. Тэгээд заа дараагаа гэх хэвээр судалгаа ерөөсөө хийхгүй зүгээр л хийх хэвээр юм хийн. Тэгээд тушаалуудаа биелүүлнэ. Тэгэхээр ямар нэг байдлаар шинэ технологи, шинэ арга судална ямар ч үүрэг ерөөсөө байхгүй зүгээр 20 жил өдөртэй юм хийгээл. How the system was built. But after the mobilization and the volunteers who came after Russia's defeat, who had the mindset of we need to help. Тэгээд сайн дураараа илссэн хүмүүс одоо жишээлбэл энэ хүн яасан бэ гэх юм бол бид нэр ялах хэвээр зүгээр ингээд ажил дээр очиод зүгээр хуруу уншуулдаг хүмүүс байгаа. Эсвэл те ерөөхдөө компани сайжруулъя гэсэн хүмүүс байгаа. За тэгээд тэр сайн дураараа илссэн хүмүүс те одоо Mother Russia-га хамгаалах хэвээр. Энийг монголоор юу гэдэг лээ? Их орж те цэрэг ерөөхдөө бид нэр ингээд шинжлэх хийх хэвээр энэ технологиг ашиглах хэвээр. Энийг хараач. Ерөөхдөө Оросын цэргийн алба руу шинэ цус орж ирсэн гинэ. New ideas, fresh ideas, connections and some machines. Тэгэл ерөөхдөө технологи, төхөөрөмж шинэ санаанууд маш ихээр гарч ирсэн. To appear.
they started explaining things to people. There was a person in the radio unit, an amateur. He just went around as a private, explaining to the colonels in our division how to use the new radios. Тэгээд дроноос ахуулаад first person view-ноос ахуулаад технологиос хамаараад тэгээд нэг цоошин зүгээр Шинков зэрэг ингээд ажилдаа орсон. Тэгээд бусад цэргүүтээ юу яаж тайлбарсан бэ гэх юм бол энэ радиог яаж ашигладаг юм бэ? Энэ шинэ технологиг яаж ашигладаг юм бэ? Энэ GPS-ийг яаж ашигладаг юм бэ? Энэ дроныг яаж ашигладаг юм бэ? Сансрын зураг гих мэд чинь одоо маш олон мэдээллүүдийг ингээд базаад шийдвэр гаргах нэрээ одоо илүү сайн, илүү оновчтой шийдвэр гаргах дээр яаж одоо энийг ашигладаг юм бэ ингээд туслаад эхэлсэн чинь. Now he's the head of the radio service in the division I served in. Тэгээ одоо тэр бүр ингээд хамгийн доод алтан шалгалаа ихсэн хүн одоо тэр мэдээлэл технологи сүлжээний одоо алтны дарга болсон. Cool. So this person was promoted. Now he's even a captain. That's awesome. So you don't need to study for 4 years. You just need to be a good specialist in your position. Тэгээд ерөнхийдөө чи 4 жил нөгөө цэргийн академи гих мэд чинь нөгөө сурах хэрэггүй. Чи зүгээр сайн specialist байх хэрэгтэй. Дрон гих мэд чинь тий. За тэгээ энэс юу харж байгаа юм бэ гэх юм бол одоо Путиний үг байна тий. Энийг өчтөр хэлсэн үг. Хэдүүлээ хамтсан үсгүй. И есть все основания полагать. Я еще совсем недавно говорил, мы их дожмем. Яа, миний бодлоор, миний мэдхээр we're gonna crush them. Бид нэр эднийг бодоолгоно гэж. Основания полагать, что мы их добьем. Эднийг дуусгана Украины армигийн төгсөл бий болно. Я думаю, что только должно прийти осознание того, что происходит у самого. Тэгээ ганц нэг юм дутуу юм юу юм бэ гэх юм бол украинчууд өөрөө энийг ухамсарах дайн дуусгах юм байна, бидний ялагдах юм байна, бидний арчигдах юм байна. Украинского народа. А то, что наши вооруженные силы набирают обороты, действуют все более и более эффективно. Тэгээд бид нэр бол моментум бидний талд бид нэр урагшаа хөдөлж байгаа, тэд нэр ухарч байна. Тэгээд бид нэр илүү бүтээмжтэй, илүү туршлагатай болж байгаа. Тэгээд ерөөдөө өнөөдрийн контент ярилцгийг мэдээж та зүүн өнцгөөс араарай. Энэ Оросын телевизээс гаралтай мэдээж ерөөдөө олон нийтэд цацгаж байгаа юм чинь цаанаас хүмүүс үг хэлэх үгийн аль нэгийг бэлтгэсэн байгаа. Юу ярьж болох юм, юу ярьж болохгүй юм бэ? Тэгээд бүх юмыг ерөөдөө Оросын өнцгөөс тайлбарлалцсан байгаа. Гэхдээ яг тэр шүүлтүүртээ үүсэх ёстой. Гэхдээ энэ өнөөдөр бас зөндөө оновчтой өнөө юмыг та хэд бас сонссон байгаа хаа. Тэгээд энэ шинэ үеийн технологи байлтаа аимшигтай юм байна.